Одоогоос хэдэн зуун жилийн өмнөх дэлхий дээр байгалийн баялаг шавхагдж улмаар хоол хүнс болон түлш эрчим хүч хомсдсноос болж дайн тулаан эмх замбраагүй байдал газар авсан байв. Ийм эрдэмтэд хүндрэлтний соёл иргэншлийг авч үлдэхийн тулд нэгэн шинэлт хийсэн нь захирмаа цэцгээс эрчим хүч гарган авч чаддаг болсон байв. Гэвч энэ нь хүндрэлтний хамгийн том асуудал болох хүний мөн чанарыг өөрчлөөгүй юм. Түүнчлэн анги давхарга овг аймгаараа ялгаран дайтаж нэгэн бүхэл болж нэгдэж чадахгүй байв. Тиймээс эрдэмтэд эрс шийдэмгий алхам хийхэд хүрэх бөгөөд Хүмбүр 16 насныхаа төрсөн өдрөөр амьдралаа өөрчлөх хувиргалтанд ордог болсон байх ба тэрхүү хувиргалт нь Хүмбүрийг маш их царайлаг гоё бие галбиртай болгосноос гадна эрүүл чирэг биетэй болгож байв. Үүнийг хийх болсон шалтгаан нь Хүмбүр төгс байвал зөрчилдөөн гэх зүйл үгүй болно гэж үзжээ. Хувиргалтанд орсон хүмүүсийг хотод амьдруулдаг байх ба гарны өөрчлөлтөнд орж амжаагүй 16-аас доош насныхныг зөрчилдөөн гаргахаас зайлсхийх үүднээс хотоос зайдуухан тусгайлан барьсан дотуур байранд амьдруулах бөгөөд мөн тэднийг царай муутнууд хэмээн нэрлэдэг аж. Тааллын өрхөн болох өдрүүд гэсэн ядан хүлээж байгаа бөгөөд өрөөндөх ухаалаг толин түүнд ургалтын дараах дүр төрхийг нь харуулна. Мөн түүний хамгийн сайн найзыг нь Перес гэх бөгөөд тэд хаяада хөл хорионы цагаар гүүрэн дээр очин тусгай нүдний шил ашиглан хотод үдэшлэг хийж байгаа төгс хүмүүсийг хардаг байв. Тааллын 3 сарын дараа 16-наас хүрэх хэдий ч харин түүний найз Пересийн хувьд маргааш нь хувиргалтанд орох өдөр нь байдаг. Тэдний гарт яг ижилхэн сорив байх бөгөөд тэдний үрдийн найзууд гэдгийг нь илтгэх ганцхан зүйл тул хувиргалтанд орохдоо айлал нь харил болохгүй хэмээн нэгэндээ амлана. Ийхүү тэднийг ярилцсан байхад эргүүлийн нисдэг тэрэг ирсэн байх тул тэд нуугдцгаан дотуур байрандаа оров. Маргааш нь цуглааны үеэр Тааллын бусад хүүхдүүдийн дэвдгэх хүнээр өдөрдуулсан утаа хэмээн нэрийдэх нууц газрын талаар ярилцаж байхыг сонсон. Тухайн газарт хувиргалтанд орохоос зайлсхийн нуугдаж амьдардаг маш олон хүн байдаг гэх хэдий ч ихэнх нь түүнд итгэхгүй байгаа нь харагдана. Яг энэ үед хотын дарга Кейбл хэмээх эмэгтэй тэдэнтэй холбогдно. Өнөөдөр 16 хүрч буй хүмүүст баяр хүргэе хэмээгээд бас үзэсгэлэнтэй төгс байхын давуу талуудын талаар илтгэл тавьдаг. Ингээд дараа нь 16 хүрсэн бүх хүмүүсийг дуудаж Перес Тааллитаас салах ёс гүйцэтгээд 1 сарын дараа гүүрэн дээр уулзъя хэмээн тохиролцсон. Үдэш болоход Тааллын сайгүй сайлууд буудан гэрэлтэн байх хотыг хараад Пересийг санагалзав. Тэр бие биедээ үрд найзууд байх болно гэж амлалт өгч байсан өдрөө дурсан. Ийхүү өдөр хоног өнгөрч Перестэй уулзах өдөр ойртсон байсан боловч харин түүнээс явсан цагаас нь хойш нэгч зурвас ирээгүй байв. Сарын хугацаа болоход Тааллын бүгж ашиглан цонхоо нээж гүүрэн дээр очисон хэдий ч Перес ирээгүй байв. Ингээд тэрээр Перес санаа зовж эхлэх бөгөөд улмаар гүрний доод хэсгээр дамжин хотод очдог. Тэрээр царайгаа харуулахгүй тулд моднуудын хойно нүгдэж явахдаа нэгэн хүний унагсан маскыг олов. Тааллын тухайн маскыг зүүхэд өмссөн хувцснууд нь өөрчлөгдөн гоёмсог даашинз өмссөн мэт харагдаж байв. Ийхүү тэр үдшилг рүү очино Пересийг нэлээд хайсны эцэст түүнийг олдог. Тааллын түүнээс яагаад гүүрэн дээр ирээгүйг асуухад тэрээр эндэх бүх зүйл сайхан санагдаж байгаа учраас гүүрлөө явахыг хүсээгүйгээ хэлдэг. Тааллын түүний хүдэн хүнтэй байдлыг хараад гайхах бөгөөд түүний гарыг харахад сор байрлуулсан байдаг. Гэтэл яг энэ үед хамгаалтын систем гадны хүн байгааг илрүүлж тохиолдолд уурахад Тааллын Пересийг орхин зугтдаг. Ингээд тэрээр байшин дотор зугтаж байх үедээ гарах гарцгүй болсон тул өндрөөс унахад зөөлөн газардуулах зориулттай хүрмийг аван зугтснаар гүүрэн дээр ирнэ. Гисэн хэдий ч хамгаалтын дороо түүнийг харж барихаар очиход нь Тааллыгийн ангийн хүүхэд болох Шэй гарч ирэх бөгөөд тэд түүний нисдэг тавгны тусламжтайгаар хамгаалтын дорооноос зугтаж чаддаг. Тэд амжилттай зугтаж чадсанаа тэмдэглэн галт тогооноос 100 шуулгаалах бөгөөд улмаар тэд 100 шайдангийн хэсэг ярилцсан сууна. Мөн тэд нэг өдөр төрсөн болохоо олж мэдцгээв. Маргааш нь Шэй Тааллыд скайборд хэрхэн унахыг зааж өгдөг бөгөөд тэд өдөр өнгөрөх тусам нөхөрлөн батжсаар байв. Нэгэн өдөр Тааллын сургуулийн зарим охид Шэйд нэгэн ном өгч байхыг хараад асуухад гадна зэрлэг байгалдаг хэрхэн амьдрах тухай ном байх тул Тааллын түүнийг уншихаар Шэйээс гуйж авдаг. Тэд скайбордын сургуультай хийж мөн Тааллыгийн өрөөнд 100 шидэнгээ өөрсдийнхөө хувиргалтын төрхийг харж суув. Шэй харин Тааллыд хувиргалтанд орхон тиймч сайхан санагддаггүй болохоо хэлдэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Тааллын скайбордын бэлтгэлийн өдөр бүр хийсний ачаар маш сайн нисэж сурсан байх ба бэлтгэлийнхээ дараа Тааллын утааны тухайн номыг Шэйд буцааж өгөхдөө маш их таалагдсан болохоо хэлдэг. Шэй Тааллыд хувиргалтанд орохгүй байх олон талаар давуу талтай болохыг хэлээд мөн түүнд ямар санагддаг талаар асуув. Тааллын хариуд нь хэдий тэр номон дээр бичсэн зүйл таалагдсан ч хувиргалтанд орохгүй байх нь шал утгагүй гэж хэлэх бөгөөд мөн утаа гэж яг оршин байдаг үгийг нь
Бид мэдэхгүй гэж хэлснээр Шэй түүнд нэгэн зүйлийг харуулахыг хүссэн хэмээн хэлээд цугтаа ойн захад очино. Ингээд тэд хамгаалагч нарт баригдахгүй тулд бүгд нүдэ мөчөр дээр орхин голын дээгүүр нисэж хилийн шугамыг давна. Эцэст нь тэд хаягдсан хот руу очдог бөгөөд Шэй галзуу гулган гих мэт өмнөх үеийн хүмүүсийн хэрэглэж байсан зүйлүүдийг таалаад хэлж өгөв. Дараа нь тэд нэгэн барилга дээр очих бөгөөд Шэй түүнд утаавал бодит зүйл болохыг хэлдэг. Мөн галаасааж дохио өгөөд Дэвидийг эргэтэн цугтаа утаа руу явах төлөвлөгөөтэй байгаа болохоо хэлээд түүнээс хувиргалтанд орохгүйгээр цугтаа утаа руу явахыг хүсэн. Гисэн хэдий ч таалын түүнд эрх чөлөөтэй байхыг бус харин үзэсгэлэнтэй болохыг хүсэж байгаагаа хэлээд татгалзав. Гэтэл өөр нэгэн барилгаас гал асаан дохио өгөхөд Шэй таалыг хандан бодлоо өөрчлөвл хүрээд ирээрээ хэмээгээд утаа руу яаж очих зааврыг түүнд өгөн салах ёс гүйцэтгээд явдаг. Маргааш нь таалыг нь төрсөн өдөр байсан тул хувиргалтанд орохоор эмнэлэгт очино. Гэвч түүнтэй цуг явсан бүх хүмүүсийг дуудан хувиргалтанд оруулах бөгөөд харин таалыг ганцаараа сууж үлддэг. Удалгүй түүн дээр хамгаалагч ирнэ доктор Кейблтэй уулзуулахаар авч явах бөгөөд түүн дээр очиход нь Шэйийг алга болсон хэмээгээд түүний талаар мэдэх зүйлсээ хэлхийг хүсв. Таалын хэдий юу ч мэдэхгүй хэмээн хариулдагч түүний цаана үнэн худлыг хэмжих төхөөрөмжийн үзүүлэлт дэлгэцэн дээр харагдана. Кейбл Дэвидийг Шэйийн тархийг угаан авч явсан тул тэр аюулд байгаа гэд мөн түүнийг хүмүүсийг хуурч мэхлэхдээ гарссан гэж хэлнэ. Тааллы Дэвидийн тухай юу ч мэдэхгүй гэхэд нь Кейбл Шэйийг олоход түүний тусламж хэрэгтэй тул хувиргалтыг нь хойшлуулж улмаар түүнийг дотор байрлуунд буцаан. Тэр шөнө цонх тогшиг чимээ гарахад Пэрис ирсэн байх бөгөөд Таалыч маш их баярлана. Мөн тэр болсон бүх зүйлийг Пэрист хэлэхэд тэрээр Шэйийн тухай мэддэг бүхнийг Кейблд хэлэхэд л болчихно хэмээгээд түүнийг амлалтаа санаж байгааг асууна мөн түүнтэй цугтаа хотод амьдрахыг хүсэж байгаагаа хэлв. Маргааш нь Тааллы дахин Кейблтэй уулзахад тэр Дэвидийг хот руу довтлооно бүх зүйлийг устгахыг төлөвлөн нэгэн зэвсгийг бүтээсэн байгаа тул тухайн зэвсгийг тэднээс суртаж устгах ёстой ба ингийн тулд Тааллын тусламжийг маш их хэрэгтэй байна хэмээн. Ингээд Тааллы түүнд туслахыг зөвшөөрөх бөгөөд Кейбл түүнд даалгавар амжилттай боломжтой түүнийг хувиргалтанд оруулах хаамлана. Мөн тэр Тааллyd нэгэн хүзүүний зүйлд өгөөд зэвсгийг олмогч зүйлтийг идэвхжүүлэн дохио өгөхийг хүсв. Улмаар Тааллы Шэйийн өгсөн утаа руу явах зааврыг дагна галзуу хулган болон галт тэрэгний зам мөн ойн дундуур явсаар эцсийн зэгт хүрэх бөгөөд тэндээ Дэвидийг ирэх хүртэл хүлээх ёстой байдаг. Энэ хооронд Кейбл Пэрисийг дуудуулна өнгөрсөн шөнө Тааллы дээр очин ярилцахад ямар санагдсныг асуудаг. Пэрис хариуд нь дотор байранд очиход үнэхээр сайхан санагдсан хэмээгээд Тааллытай ярилцахад дурсамжууд нь сэргэж байсныг ч хэлнэ. Түүний дараагаар Кейбл сонгогдсон цөөн хэдэн хүнийг шинэ хувиргалтанд ороход тохиосон гих бөгөөд тэдгээрийн нэг нь Пэрисийг болохыг хэлээд хувиргалтанд оруулав. Шөнө болоход Тааллы утаанаас болж ханиалган сэрэх бөгөөд маш их гал гарсан байх тул яхаа үл мэдэн зогсож байв. Гэтэл хэн нэгэн түүнийг гарч ирэн авч явах бөгөөд энэ нь Дэвид байх учраа мөн тэрээр Тааллыгийн эд зүйлсэд байрсал цаагч байгаа эсхийг шалгахад скейтбордонд нь байх бөгөөд Тааллыч тэрнийг огтхонч мэдээгүй болохоо хэлдэг. Мөн түүний биеийн бусад хэсгийг шалгах бөгөөд түүний зүйлд нь мэдрэгчэнд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байв. Энэ үед Кейбл скейтборд дэх байрсал цаагч эвдэрснийг мэдээд тухайн газар руу өөрийн хүмүүсээ явуулдаг. Ингээд өглөө Дэвид Тааллы хоёр утаа руу явах хүмүүсийг таньж мэдхийн тулд түр байлгадаг нэгэн газар очих бөгөөд Шэй Тааллы хоёр тэнд уулзалт нь ихэд баяртай байгаа нь харагдана. Энэхүү тэд цугтаа тухайн газраа шөнийг өнгөрөхөөр болов. Шэй Тааллыгийн хүзүүндэх зүйлтийг анзаарч хэн өгснийг асуухад тэрээр Пэрисийн өгсөн бэлэг хэмээн худлаа хэлдэг. Дараа нь Шэй утаанд элсэх болсонтой маш их баярлаж байгааг Тааллыг хараад түүнд энэ газар харагдаж байгаа шигээ сайхан биш гэж хэлэхэд Шэй түүнийг утаанд элсэх биш харин өөрийг нь авч явахаар ирснийг анзаарна. Улмаар тэд маргалдаж эхлэх бөгөөд Шэй Тааллыг утаанд боломж олгох хэрэгтэй гэх ба хэд хоног ажиглаад эндээ үлдэх аль эсвэл явах шийдвэрээ гаргахыг зөвлөнө. Маргааш нь Тааллы захирмаа цэцгсийн талбайг тэд шатаадаг болохыг мэдхэд уг цэцэг нь үнэхээр хортой бөгөөд тарьсан газар бүтэн өөр ургамалмод ургах боломжгүй болдог ба хүмүүс ч мөн амьдрах боломжгүй болохыг түүнд тайлбарлав. Ийхүү тэд бусад цэцгсийн талбайг шатаахаар явах болоход Крой хинч ганцаараа энэ хүртэл ирж чаддаггүй тул Тааллыг ирснийг гайхна. Мөн түүнийг Кейблийн тагнуул байж болзошгүй хэмээн итгэхгүй байгаагаа хэлнэ. Гэвч Шэй түүнийг тагнуул биш хэмээгээд би батлан даах болно гэв. Тэдэнд эртний хүмүүсийн ашиглаж байсан нисдэг тэрэг байх бөгөөд захирмаа цэцгсийн талбайд ирэхэд Дэвид захирмаа цэцэг бол элсэн цөлмөд хөнөөлтөй зүйл гэдгийг Тааллyd хэлнэ.
Улмаар шээ галаар үлээлгэн цэцэгсэг шатааж эхлэв. Гэтэл Кроийн тавилтан дээр хэн нэгэн нэрсэн байгааг илрүүлсэн байх тул Дэвид утаанд нуугдахын тулд нисдэг тэргээ доошлуулна. Гэвч шээ олс татагчин цохилж доош нь унах бөгөөд энэ үед таалыг түүнийг аврахын тулд доош нь буух ба шээийг олон явах үед Кеблийн хүмүүсийн нэг нь ирэх бөгөөд шатсан зүгийг шийдсэний дараагаар олсноос татан дохио өгснөөр тэд баригдалгүйгээр гарч чадна. Ингээд тэд арихын цухтан байрандаа ирэхэд Крой таалыг эднийг наашин дуудсан байна хэмээн уурлах ба шээ түүнийг өмгөөлж мөн Дэвид таалын шээийг аврахын тулд амнасаа эрсдэлд оруулсан тул түүнд итгэх хэрэгтэй гэж хэлдэг. Маргааш нь тэд таалын нүдийг боон утаар руу аваачна. Тухайн газарт хүмүүр ажиллах ёстой бөгөөд гол хүнсээ өөрснөө тарьж ургуулдаг тул таалын дэн нь хэцүүхэн санагдана. Мөн тэнд мөнгө гэж байхгүй тул бүгд эд зүйлсээ хоорондоо хуваалцдаг ба мөн хуучин галт тэрэгний замын төмрийг ашиглан зэвсэг болон бусад эд зүйлсийг хийдэг аж. Хамгийн гол нь тэнд байх бүх хүмүүс өөрийнхөө сонголтоор ирсэн учраас их дэв наримталтай амьдарцгаана. Нэгэн өдөр тааллын нууцлах хаалга болон нийхийг оролдох үед Крой гинэд гарч ирэн түүнийг чамд хэрэгтэй зүйл энд байхгүй гэж хэлв. Тааллид зам дээр ажиллана мөн халуун ногоотой хоол болон галаа тойрон бүжиглэх зэрэг нь ихэд таалагдж байв. Нэг өдөр Дэвид тааллид хэрхэн харуулахыг заах бөгөөд хэд хэдэн оролдлого хийсний эцэст байгуулж чаддаг. Тэднийг буцах замд Дэвид зэрлэг байгаль төрж гэр бүлтэйгээ зүгөөссөн учраас хотыг хизээж харж байгаагүй болохоо түүнд хэлдэг. Тааллын эцэг эхээ бараг мэддэггүй тул энэ нь үнэхээр гачиргалтай сонсогдов. Мөн тэрээр зам дээр ажилласнаас болоод гарын цэврүүцсэн байх тул Дэвид түүнд өөрийн биелийгээ өгдөг. Яг тэр үед бүлэглэлийн нэг гишүүн цагаармаа цэцэг шатааж явахдаа Кеблийн скаутуудтай таарч хүн чарах авсан байдаг. Мөн тэрээр тухайн скаутууд ердөнхөөсөө илүү хурдан хүчтэй байсныг тэдэнд хэлв. Дараа нь шээ таалыг Дэвидийн биелийг өмссөн байхыг анзаарч энэ нь маш том асуудал гэдгийг онцолжээ. Мутант хүмүүс өөрсдийнхөө эд зүйлсийг сэтгэлдээ болсон хүнтэй бэлэг болгоно өгдөг гэдгийг ч мөн түүнд хэлээд эндээ үлдэх аль эсвэл явах сонголтоо хийх цаг чинь болсон хэмээн хэлдэг. Тааллын дараагийн удаа Дэвидтэй уулзахдаа хотыг устгах зэвсгийн талаар сонссноо хэлэхэд Дэвид түүнийг хорангаас зайдуу байх байшин таваач. Тэнд очиход нь Дэвидийн ээж аав болох Эйз болон Меди нартай таалыг танилцуулдаг. Тэд таалыг өмнө нь гоо сайхны мэс засалчид байснаа хэлэх бөгөөд Кебилч мөн тэдэнтэй цуг ажиллаж байсан гэв. Ингээд тэд гоо сайхны мэс заслын төхөөрөмж бүтээсэн бөгөөд гэвч мэс засалд орсон хүмүүс нь хачиргалтай занааштай болж байсныг анзаарсан хэмэв. Ингээд Дэвидийн аав тухайн хүмүүсийг судалж байхдаа хуургалтанд орсон хүмүүсийн тархинд маш том гэмтэл гарсныг мэдэх бөгөөд эрүүлэр сэтгэн бодох чадваргүй болж мөн аз жаргалын урамч мэдрэмжинд автан хөөрхөн болно гэдэг нь зүгээр л хаалгавч гэж хэлдэг. Хүмүүсийг хуургалтанд оруулснаар хяналтанд амархан оруулах боломжтой болдог бөгөөд мөн хуургалтын төхөөрөмжийг бүтээх явцад маш олон хүн өгсөн байдаг. Кебл Эйз Меди хоёрыг үннийг олсныг нь мэдээд тэдний бүх судалгааг хураан авч тэдэнд хуургалт хийсэн байдаг. Гэвч тэд өөрсдийн гэмтлийг эмчилж саруулаар сэтгэн бодож зам ёсоор амьдрахын тулд ойроо зугтсан гэв. Тэд эмчилгээг дахин хийх аргыг хайж байсан ч синтетик бүрэлдэхүүний хэсэг байхгүй тул хийж чадахгүй байгаагаа түүнд бас хэлнэ. Уулзалт дууссаны дараа таалын зөвлөлтэй гал руу шидэн утаанд үлдэхээр шийддэг. Мөн тэр Дэвидэд буруу зүйл хийсэн гэдгийг хэлхийг хүссэн ч тэр одоо шинэ хүн болсон тул түүнд хамаагүй гэд түүнийг үнсэн. Гал руу хайсан зүйлтэнд оч мэд зүйл харагдах бөгөөд улмаар өглөө болоход хотын хөлөг онгоцнууд утааруу дайрах ба бүгд зүхтэж тэд торг байлан гих мэт өрхөнд оруулахыг завдсан ч даанч тэд хитрхи хурдан бөгөөд хүчтэй байсан тул тэднийг зогсооход хангалтгүй байв. Удалгүй тэд таалын Дэвид хоёроос бусад бүх бүлэглэлийн гишүүдийг барьсан байдаг. Ингээд Дэвид болон таалын нараа гишүүдийг баримчилсан газар руу сэмхэн ойрт нь харахад Перес скаут болсон байх бөгөөд өмнөг хараад таалын сэтгэлээр унана. Мөн Кебл өөрийн биеэр ирсэн байх бөгөөд Эйз Меди хоёроос Дэвидийг олж өгөхийг шаардна. Гэвч тэд хэлхээс татгалзсан тул Кебл Пересийг Эйзийг алахыг тушаадаг. Дэвид таалын хоёр түүнийг зогсоохоор гүн гарч ирсэн хэдий ч оройтсон байв. Дараа нь Кебл таалыг өөрийнх нь талд ажиллаж байсан болохыг хүмүүрд хэлнэ. Энэ үед Меди эмчилгээний илдсээ Дэвидийн галаасанд нуув. Таалыг Кебелтэй хамтарч байсныг сонссон шээ болон гишүүд нь түүнийг үзэн ядаж эхлэв. Кебл хөмбөр хуургалтанд орох ёстой хэлэх үеэр таалын хангамжийн гашаа руу зугтан орж галаасаадаг. Скаут түүнийг барихаар очиход тэрээр цонхоор гаран зугтах ба мөн түүний тавьсан галны улмаас маш том дэлбэрэлт болох бөгөөд энэ үед Дэвид зугтаж чаддаг. Перес тэдний араас хөөхийг хүсгэд Кебл тэднийг өөрсдөө ирнэ хэмээгээд Медигийн судалгааны бүх эд зүйлсийг мэдээд тэндээс явцгаана гэв. Ингээд тэднийг явсны дараа Дэвид хот руу явж найзуудыгаа аврахаар
зэвсэг болон бусад эд зүйлсийг бэлдэж байхад Таалын түүн дээр ирдэг. Дэвид түүн лүү хотго барин дайрсан хэдий ч түүнийг гэмтээж чаддаггүй. Таалын түүнд бусдыгаа аврахад нь туслахыг хүссэн боловч дахин хизээж түүнд итгэхгүй гэдгийг хэлнэ. Ингээд хотыг мэдэхгүй учраас би чамд хэрэгтэй гэдгээ Таалыг тайлбарлаад арай хийн ятгах чадна. Дараа нь тэд хотын хажуу дахь дотуур байранд очино Шээгийн номыг уншиж байсан оюутнуудтай сэмхэн очиж уулзаад утаа бодит гэдгийг батлахын тулд Дэвидтэй уулзуулдаг. Тэд Дэвидийг харсандаа итгэж ядан байх бөгөөд улмаар Таалыг тэднээс интерфейсийн бүгжийг нь зээлж анхаарал сарниулахын тулд олон хүүхдийг цуглуулахыг хүснэ. Удалгүй маш олон өсвөр насных нь нисдэг тавгаа ашиглан утаа амьдардаг хэмээн тэнгэрт бичдэг. Энэ үед Таалын Дэвид хоёр эмнэлгээс онгоцнуудыг гаргахыг хүлээнэ. Улмаар тэд онгоцны хоолоогоор дамжин орж чадах бөгөөд дараа нь тэд эмнэлгийн хаалгыг хакердж орохыг оролдсон ч тэр нь галтаа уруугаагаар ордогтой огтаа дэлгүй байв. Гэнэт хаалга нээгдэн хамгаалагч цаанаас нь гарч ирэх бөгөөд Дэвид тэр даруй түүнтэй зодолдож эхлэв. Ингээд Дэвид Таалын хоёр түүнийг шатны хэсэг рүү оруулан түгжээд бүгжийг нь авснаар хүссэн хаалгаа онгойлгох боломжтой болдог. Улмаар тэд бүлгийнхээ гишүүдийг хоригдож буй газрыг олно бүгдийг нь суллсан боловч Шэй тэдний дунд байхгүй байв. Крой Шэйг хувиргаар авч явсан болохыг хэлэх бөгөөд дараа нь Дэвид Таалын меди 3 Шэйг хайж лабораторид очиход тэр аль хэдийн хувирсан байв. Таалын уул нь түүнээс уучлалтгүйсэн боловч тэр түүнд огтхомж гомдоогүй бөгөөд аль эрт хувиргалтанд орох ёстой байсан хэмээн хэлдэг. Энэ үед Кейбл Пэрис хоёр хурж ирээд Дэвис Таалын меди 3-ыг хувиргалтын төхөөрөмжөнд орохыг шаардав. Ийхүү тэдэнд хувиргалт хийхэд бэлэн болсон байх бөгөөд яг эхлэх үед Крой нисдэг тэрэгтэйгээ цонхон дээр ирэн галын бугаар буудав. Болон Пэрис зүхтгаас өөр аргагүй төрөх бөгөөд хувиргалтын төхөөрөмжүүд ч мөн гал гарсны улмаас ажиллагаагүй болдог. Тэд төхөөрөмжнөөс гарна дэвэрлэг гүхэд меди лабораториос эмчилгээнд хэрэгтэй зүйлийг авч чадна. Шэйг дагуулсаар тэд дээвэр дээр гарахад Пэрис тэдний зам дээр гарч ирэв. Таалын түүнд бүх учир шалтгааныг хэлэх бөгөөд түүний дотор жинхэнэ Пэрис байгааг мэдэж байна гэж хэлв. Энэ үед Пэрис Таалыгийн хацран зөөлөн хөрөхөд Дэвид түүнийг орохоор завдаж байна хэмээн андуурн Пэристэй тулалдана. Гэвч тэр хэтэрхий хүчтэй тул Дэвидийг юм чинээ тоохгүй байв. Гэтэл яг алуулахын наана Таалын нисдэг тавцан ашиглан түүнийг мөргөж өрхрээлөө унгадаг. Яг унах үедээ Пэрис Таалытай зүг баг багтаа дууддаг байсан хочоор Таалыг дуудснаар доош нь унав. Ингээд тэд зүхтаж хаягдсан хотод очиж нуугдцгаа. Меди Дэвидийн халааснаас илдсийг авна эмчилгээнд хэрэгтэй бүх зүйл бэлэн болсон ч дархинд сөрөг нөлөө үзүүлэх хэсгэд итгэлтэй биш байв. Ингээд тэд Шэй дээр туршилт хийхийг санал болгосон ч Меди хэн нэг хүчээр туршилтанд оруулах нь тэднээс өөрсгүй болгоно гэж хэлдэг. Гэтэл Таалын сайн дураар туршилтанд орохыг хүсэх ба тэр эхлээд өөрөө Кейбл дээр очин хувирах бөгөөд дараа нь тэднийг ирж авна туршилтандаа намайг оруул гэж хэлдэг. Ингээд скаутууд тэднийг олсон байх бөгөөд Таалытай салах ёс гүйцэтгсэний дараа зүхтацгаана. Харин Таалын тэдний өмнө гарч ирэн баригдаж эмнэлэг рүү яв. Улмаар хэсэг хугацааны дараа Таалыг хувирсан байх бөгөөд түүний гаран дээр сорив харагдсанаар кино төгснө.